Тэг чинь. За сайн байцгаана уу үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нартаа зориулж одоо сар болгон тийм хамгийн амжилттай яваа тийм бизнесийн төлөөлөгч болох ямар нэгэн сүлжээний бизнесийн одоо эмэгтэйчүүдтэй, лидерүүдтэй та нарыг уулзуулъя гэж бодлоо. Өнөөдөр би анхныхаа зочныг ураад байна. Энэ бол ЭЦК. Манай ЭЦК болохоор Atomic компани одоо гол төлөөлөгч, Монголд идэх хамгийн том цолтон. За тэгээ ЭЦК-да одоо өөрийгөө бидэнд танилцуулах боломжийг нь өгье. Сайн уу ЭЦК? За сайн байна уу? За таны нэвтрүүлэгт тэ анхны ярилцагчаа болж орж байгаад маш их баяртай байна. Намайг Инхцул гэдэг. За ер нь бол ЭЦК гэж манай найз нөхдүүд маань намайг их дууддаг ЭЦК тий. За би болохоор Atomic-ийн бизнесийг эрхэлж яваа. 2-3 дахь жилдээ Atomic бизнесийг эрхэлж яваа. Atomic компани маань сая 9 сарын 22-нд нээлт хийсэн. 4 оны 2022 оны 9 сарын 22-нд нээлт хийсэндээ. За тэгээ нээлтийн үеэр бид бас баг компаниараа маш амжилттай ажиллаж чадсан. За тэгээ энэ амжилтынхаа тухай та бүхэндээ бас ингэ ярилцгаар ирсэндээ баяртай байна. За ЭЦК тэгэхээр сүлжээний бизнес тийм ээ. Тэр тусмаа одоо ямар нэгэн байдлаар эхлэхэд бол хамгийн хэцүү бизнесийн нэг гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр Монголд яг үннийг хэлэхэд сүлжээний бизнесийг эргээр хүлээж авч дэмждэг одоо тийм хөрс нь бол яг тэр үед бүрэлдээг байсан гэж бодож байна. Чи анх яаж эхэлж байсан? Тэр үед ямар одоо тийм ээ бэрхшээлийг давж байсан? Аль эсвэл чиний эхлэхэд нөлөөлсөн хамгийн том одоо тийм гол зүйл хүчин зүйл юу байв? Тэр талаар бид нарт хуваалцаач. За маш гоё асуулт байна. Ер нь бол сүлжээний бизнесийн сайнч бай, мууч бай, ямар нэгэн хамтлаг надад байсангүй. Урд нь ямар нэгэн туршлагач байсангүй. Ер нь сүлжээний бизнест бүртгүүлж үзэх байтугай баруун бүтээгдэхүүнийг хэрэгжиж үзээгүй ийм хүн байлаа. 2-3 жилийн өмнө. За тэгээд миний хувьд болохоор Солонгост ирж очдог ийм одоо ажилтаа байсан. Тэгээ ирж очих явцдаа Atomic бүтээгдэхүүн за тэр дундаас хойд нь бол үнээр дуртай байлаа л да. Тэгээд нэг ихчээс Солонгос ихчээс одоо энэ нэг сайз аваад хэрэгжилж үзээд Монголд ирэхдээ ингэ хэрэгжилж үзээд тэгээд Монголын дэлгүүрүүдээр яг адилхан сайзыг хайж явсан байхгүй юу? Ерөөсөө нэг төстөө сууж байхгүй тэгээд өсөн чирсэн яг нэг иймэрхүү байгаас яг хайгаадсан боловч байхгүй гэдэг. За тэгээд Atomic-ийн цайзанд бол үнээр дурлсан. За тэгээд нармитос энэ төр гэж хэрэгжилж үзчихлээ. Гэхдээ яг цаана нь ямар нэг сүлжээний систем байгаад байх шиг байна. Гэхдээ яг миний хувьд болохоор ингээ хэрэглэг авал явах нь зүйтэй гэж бодоод байдаг байсан тий. Тэгээ ирж очихдаа бас ингээд найзуудтай нармитос энэ төр бэлгэлдэг байсан. Шинэ сүүлдээ манай найзууд маань надаас биш нөгөө нэг нармитосч авмаар байна штэ. Чи явахтаа аваад ирэх чи ирэхээр мөнгөний өгөө энэ төр айгүйх тийм санал орж ирсэн. Тэгээд 1-2 удаад нэлээд ихтэй нөгөө нарны тосоо зөөгөөл оос хойзоо ер нь хүн бэлгэлэхтэй иймэрхүү байдлаар айгүйх хэрэгэлдэг байлаа. За тэгээд ер нь бол бизнесийн бас боломж байж болох юм байна. Тэр үед бол Монголд бол ихэнхдээ одоо нөгөө каргогоор бүтээгдэхүүн маань дамжигдаж ирж байлаа. Тэгэхээр ер нь би бас энэ бизнесийг хийгээд үж болох юм байна гэдэг ийм сэдв төрсөндөө. За гэхдээ яг цаана байгаа энэ системийг бол үнэхээр мэдэхгүй ойлгохгүй байгаа байхгүй. За тэгээд яг нэг коронагийн үе байсан юм а бид нар чинь гэртээ 2-3 сар ингээд гарч чадахгүй болдог шүү дээ. Тэр үед бол үнэхээр яг Atomic бизнесийг утгаараа судалж чадсан. Яг интернетэд байгаа бүх мэдээлэл тэр үед бол монгол хэл дээр ямар ч мэдээлэл байдаггүй байсан. YouTube дээр те Google дээр нэлээд мэдээллүүдийг бол цуглуулж авч за тэгээ энэ дундаас үнэхээр надад таалагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр Atomic компани үүсгэн байгуулагч Пакангл гэдэг хүнийг би үнэхээр хувь хүний хувьд ч гэсэндээ за тэгээд үзэл баримтлалынхаа ихтгэл үнэмшлийн хувьд ч гэсэн үнэхээр бишин шүтсэн те за тэгээд энэ үнд зүйлүүдийг бүтээж байгаа ийм бизнес болвол үнэхээр хамтдаа сайн бизнес байж болох юм байна гэдэг зүйлээр Atomic бизнесийг бол нэлээд сайн судалж ирсэн. Надад өөрт маань одоо нөгөө буруу хандлагч гэдэг юм уу те сүлжээний бизнес гэдэг нэг хохироод үзсэн ч гэдэг юм тийм сэтгэлгээ байхгүй байсан нь Atomic бизнесийг бас ингээд одоо хөнгөн те нэг хөндрөлгүйгээр ихтэх боломжийг өгсөн болов уу гэж би боддог. Компани маань
Бүтээгдэхүүн болвол аль хэзээ намайг татсан байлаа. За тэгээд гол шийдвэр гаргах хүчин зүйл болвол тэг пак англи захирлын ихтгэл үнэмшилтэй. За тэр хүний бас ингээд зорж явж байгаа хийж байгаа энэ бүхэн бол үнэхээр зүйтэй юм байна. Миний өөр юм бас одоо хувь хүний ихтгэл үнэмшилтэй бас их таарч байсан. Энэ бизнесийг бид зүгтээ гэдэг байна. Окей. Тэгэхээр үзэгчд маань сайн сонссон байх тий. Коронавигийн үеийн одоо яг тэр үед одоо цаг гарсныгаа ашигласан гэж. Тэгэхээр энэ дээр бол яг бэрхшээлийг болгож ашигласан гэдэг талаас нь би маш гоёор харж үзлээ л дээ. Тэгэхээр Эцга бас нэг асуулт байна. Тэр болох дээр зэрэг хэрвээ чи тийм ээ хүн бүхэн ингэж ямарваа нэгэн бизнес эхлүүлчихэд дараагийн цалин хүрэх ч юм уу ямарваа нэгэн анхны амжилт, анхны шагнал тийм ээ тэр бизнесээс олох үр ашиг гэдгийг олт нэлийн хэсэг хугацаа өнгөрдөг. Чи яг энэ хэсэг хугацааг яаж одоо даван туулсан бэ? Энд хүрэх итгэл үнэмшлийг чи энэ хугацаанд яаж өөртөө бий болгож чадчихсан бэ? Тэр талаараа чи манай шинэхэн одоо бүсгүйний бизнес эрхлэгчдэд зориулаад одоо урам оруулах үднээс юм хэлж өгөөч. За баярлалаа. За тэгэхээр ер нь бол ямар ч ажил тодорхой хэмжээний хичээл зүтгэлийг тодорхой цагийн одоо тэгээ тууштайгаар өгсөний үндсэн дээр үр дүн гарч ирдэг тийм ээ. Тэгэхээр яг миний хувьд ч гэсэн ер нь бол ямар ч ажилд их тууштай ханддаг, хандах хичээдэг. За автомобилийн бизнесийг анх надад бол ихтгэл төрүүлсэн зүйл бол пак англи захирал гэсэн тийм ээ. За тэгээ энэ итгэл одоо би өөрөө олж авсан мэдээллүүд маань намайг тухайн компани маань жишээлбэл одоо автомобилийн компани өөрөө гэдэг хүний мөн чанар зүрх сэтгэлийг хөндлөнө гэж. За тэгээ хэрэглэгчдийн одоо компани маань хэрэглэгчдийн амжилтыг хамгийн түрүүнд тавьдаг гэдэг бас үүрээтэй ажилтдаг компани байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд тэр үед одоо бизнес эхлэх үед автомобилийн компани Монголд яг аль биесээр нээлт хийнэ гэдэг үг юусоо байхгүйсэн тий. Хизээч одоо нээлтхийх нь тодорхой бус одоо ийм нөхцөл байдал байлаа. За гэхдээ миний итгэж явсан зүйл болохоор автомобилийн компани өөрөө тий зорилгоудын нэг нь хэрэглэгчтэй амжилт хүргэнэ гэдэг энэ зорилгод байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэрвээ Монголд одоо баг хамтаа хүмүүсгээд маш хэрэглэгчтэй болох юм бол компани маань Монгол нээлттэй хийх нь одоо зайлшгүй байхаа гэдэг ийм итгэл надад байсан тий. За энэ итгэлийн үндсэн дээр одоо 3 жилийн туршид хэрэглэгчтэй автомобилийн бүтээгдэхүүнүүдийг дамжуулж ирсэн. За энэ дунд үнэхээр их хэцүү нөхцөл байдлууд бол удаа дараа бүр нэлээд олон хүмүүс байсан. Тэгээ тэр болгоныг давж чадсан одоо гол тэр болгоныг давхад тусалсан гол зүйл маань болохоор компани маань одоо удирдагчтай пак англи захиралтай холбох үзэж байна л да. Тэр болгон дээрээс бас би одоо бичлэг сонсох те YouTube-ээр ингээд пак англи захирлын яг ийм хүнд уюудыг яаж давах хэрэгтэй байд юм болоо гэдэг те ийм бас маш их бичлэг лекцүүд байдаг л та те. Тэр лекц болгоныг сонсож за би энэ болгоны цаана гарч те амжилтанд хүрэх болно гэдэг мэдээллийг бол алдахгүй тээж авлаа. Окей. За тэгээд чи анх ингээд маркетингийн планыг судалж үзээ тийм ээ. Энэхүү компанитай яг ингээд танилцаад ирэх үедээ за бизнес гэж болгохын тулд ямар нэгэн байдлаар би багаа задлах хэрэгтэй байна. Өөрийнхөө дор хүмүүсээ бүрдүүлэх хэрэгтэй байна гэдгийг олж мэдсэн байгаа тийм ээ. За энэ дээр чамд ямар одоо тийм ээ түшиг байв аль эсвэл одоо ямар нэгэн бэрхшээл тулгарч байв. Энэ дээр чи багаа яаж задлж эхлэв? Чи Солонгос Монгол хоёрын хооронд явдаг гэсэн Солонгосоос эхэлв үү? Аль эсвэл шууд Монголдоо эхэлв үү тийм ээ? Багаа задлж эхлэхдээ чи хүмүүст хэрхэн энийгээ тайлбарлаж байна? За ер нь шууд баг одоо бүтээгдэхүүн надад хэрэглэгч бол байсан байгаа байхгүй тий. Бизнесээс эхлээл за би тэгээд нарны тосыг бол маш их борлуулдаг байсан. Нарны тосын дээрээс бизнес хийлгэн гэж хэлсэн. За энэ надаас авдаг байсан одоо бүтээгдэхүүн сонирхож залгадаг холбогддог байсан хүмүүсийг хэрэглэгч байдлаар би бага бүртгэж хэлсэн. Юусэн Монголоос бүрдсэн. Миний баг Солонгосоос гэхээс илүү Монгол хэрэглэгч маш их байдаг. За тэгээд ерөөсөө автомобилыг сонссон гоё бүтээгдэхүүн штэ, гоё брэндтэй гэж хэлж байгаа хүн болгонд би автомобилийн боломжийг олоод санал болгосон. Маркетингийн боломж ийм бас цаана ийм боломж байгаа шүү дээ гэдгийг. За анх удаа би яг одоо нөгөө монгол хэл дээр
одоо мэдээллүүд тэр үед байдаггүйс учраас яг ингээ өөрөө судлаад те өөрөө яг монгол хэл дээр буулгаж ирээл ингээл тайлбарч ярьдаг байсан. За анх бол буруу зүрүү бас их ярьдаг байсан те. За тэгтээ хин нэгэнд одоо атомыг танилцуулгыг хийх болгондоо зүүмээр зүүмийн уулзалтуудыг хийх болгондоо илүү сайжирч илүү ойлгож те. За бүр маркетингийн дараагийнх нь те энэ одоо ойлголтуудыг энэ бүрийг ойлгож нэлээд гүн ойлгож ирсний дараагаас одоо нэг энгийн хэлбэрээр яаж одоо гишүүдтэй тайлбарлах зөвхөрөө гэдэг нэг арга барилтай болсон байдаг байхгүй юу. Тэгээ маш олон удаагийн танилцуулгын дараа нэг гоё арга барилтай болсон байдаг. За тэгээд атомик компани өгөөжийг сонирхож байна уу те бид нар энэ гоё бүтээгдэхүүн хэрэглээд боломжийн үнэтэй гоё бүтээгдэхүүнтэй чанартай бүтээгдэхүүнийг хэрэглээд бас ийм боломж байдаг штэ гэж хэлэхэд хүн болгон сонирхож те ханддаг байсан. За тэгээд илүү бизнесийн боломж болцоотой бизнесийн одоо очийг харсан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан байгаа. Тэгээд энэ 2-3 жилийн хугацаанд надтай маш олон сайхан эгч нар те за сайхан найзуудтайгаа шинээр одоо атомын бизнесээр дамжуулж уулзсан. За энэ бас миний бас нэлээд үнцэнтэй одоо атомын бизнес хийснээрээ би маш их том үнцнийг олж авсан. Маш сайхан хүмүүстэй учирч маш сайхан хамт олныг бүрдүүлээд ажиллаж байгаадаа бас их баяртай байдаг. Окей. За чи ингээд яг энэ бизнест орчоод тийм ээ одоо ингээд бага бүрдүүлээд ингэх үед гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан? Энийг бизнес гэдэг хэлбэрээр нь хүлээж авсан уу? Аль эсвэл за энэ эцэг одоо хоббигоо хөөгөл нэг тийм ээ өөрийгөө гоё болгосон, нүгэр амаа гоё болгосон юм хийгээд яваад байна гэсэн утгаар хүлээж авсан уу? Таны гэрийнхэнд одоо бусад хүмүүсийн ярьдаг шиг тийм хүнд туршлага аль эсвэл сүлжээний бизнестэй холбоотой гашуун туршлага тэр тусмаа те ямар нэгэн бүтлгүүтэл байсан уу? За миний хувьд харцангуй гайгүй байлаа. Тий манай гэр бүл за тэр дундаа манай ээж болвол миний хийж байгаа бүх бизнесүүдийг маш сайн дэмждэг. Ер нь бол миний маш одоо хатан бэкграунд одоо арт талын мань авч явдаг хүн юм байгаа. Тэгээд ээжтэй бас ташинд маш их баярлж байгаа илэрхийлээ. Ер нь бол манай гэр бүл бүх гишүүд маань миний хийж байгаа ажлыг өгж дэмждэг байсан. Тийм талын хүндрэл надад бол маш бага байсан. Окей. За тэгвэл мэдээж ямар ба нэг юмнаас үр ашиг хүртэх гэдэг бол хамгийн гоё юм байдаг. Тэ чиний хамгийн анхны чамд хамгийн их урам өгсөн үр ашиг чинь юу вэ? Аль эсвэл үр дүн мөнгөн болон ямар нэгэн байдлаар мэдээж тийм хүний сэтгэлгээ гэдэг бизнес их явцсан маш их өөрчлөгдөв. Хамгийн анхны үр дүн чи ямар хэлбэрээр чамд ирж ирсэн бэ? За хамгийн анхны за баригдах зүйл дүнгийн талаар ярил л да тий. 9 сарын за өнгөрдөг оны 9 сарын 22-нд атомик компани Монголд аль биесээр нээлттэй хийсэн. За энэ үед 2 жилийн туршид тий бэлдэж ирсэн хапак хамт олон маань үнэхээр яг нэг гараар одоо 8 өдрийн дотор бид төлөвлөгөө хийх шаардлагатай болсон байхгүй. Үнэхээр нэг сэтгэлээр тий нэг амьсгаагаар 8 өдөр бид нэр яг нэг төлөвлөгөөн дээр амжилттай ажиллаж чадсан байхгүй юу. За ингэж чадсан одоо гол 8 өдрийн доторх одоо үр дүн байсан боловч бид нэр гаргаж чадсан боловч энэ маань явцсан өөрөө 2 жил 3 жил байсан байгаа байхгүй юу. 3 жилийн туршид бид нэр атомик гэдэг энэ хөрсийг бэлдсэн те усалсан хэрэглэгчтэй бизнес эрхлэгчтэй гэсэн усалсан. За тэгээд ингэж гарч ирж байгаа үр дүн нь юу вэ? Одоо Монголын хамгийн анхны шарван рүүс гэдэг цолыг хүртсэн. За манай багийнхан ч гэсэндээ Монголын бас хамгийн анхны diamond цолтнууд, sales цолтнууд болж чадсан байдаг. За энэ маань болохоор баригдах гоё үр дүн байна те. Нөгөө талаараа бас мэдээж би маш олон хүмүүстэй харилцаж эхэлсэн те. Урдны ажлууд маань болохоор яг ингээд харилцдаг хүмүүсийн тоон болохоор хязгаарлагддаг байлаа. Одоо бол ерөөсөө би айгүй өөрийгөө сайн нээж чадсан. Ерөнхийдөө танихгүй хүмүүстэй ч гэсэн би ингээд өөрийгөө илэрхийлээд те өөрийнхөө санааг зөв илэрхийлэх чадвар суралцсан болов. Энэ бол миний одоо дотоод ололт амжилтуудын нэг болов гэж би бас бодсон.
Одоо ингээд бүсгүйчүүдийг тийм ээ залуучуудыг ч гэсэн харж байхад бүр цэд үеийнхэн гэж яриад байгаа. Тэд нар маань өөрийгөө хөгжүүлэх замыг хаанигээс олж мэдчихээн л да. Өөрийгөө хөгжүүлэх замын нэг нь бол ялцчгүй бас бизнес гэдэг алхам орж ийн. Бизнес дээр тийм ээ 21-р зууны бизнес гэсэн утгаараа одоо network marketing буюу одоо яг энэ сүлжээний бизнес бол нэлийн одоо бас том яригдж байна. Тэгэхээр чи өөрийгөө хөгжүүлэх гэсэн бүсгүйчүүдэд айл эсвэл ямарваа нэгэн байдлаар санхүүгийн хувьд хараад бус тийм ээ ажлынхаа хажуугаар ингэж одоо санхүүгийн тийм эрхчлөөнд хүрэхийг хүсэж байгаа бүсгүйчүүдэд яг өөрийн хийж байгаа энэ network marketing буюу сүлжээний бизнес дээр нэмээд өөрийн компани аль эсвэл өөр нэгэн ямар компаниудыг одоо ямар талаас нь чи дэмжиж хэлэх вэ? Аль эсвэл чи тэднийг юу гэж бодож байна? Энэ лүү орсон дээр гэж бодож байна уу? Аль эсвэл чинийхаар тийм хэрэггүй гэж бодож байна уу? За шууд хариултаас нийлэх юм бол үзээд алгаарай. Ерөөсөө хийх нь зөв шүү гэж хэлмээр байна. Би бас яг энэ дүүнэрээ харж байна л да. Зэт үеийнхэн одоо залуу охтууд маань ирж байгаа манай багтаас маш хүчирхэг тийм охтууд байдаг. За тэднийг харж байхад үнэхээр Atomic компани бизнесийг эхлээд компани байгуулах хэрэгтэй байдаг тийм. Компани байгуулад энэ компани хариуцлагыг үүрээд явна гэдэг бол за дөнгөж одоо 20 гараад явж байгаа охтуудын хувьд бол маш том туршлага болж байгаа байхгүй юу? Юу гэвэл ийм гэдэг нь компани байгуулад тайлан тооцоо гаргаж үзсэн хүн ямар нэгэн бизнесийн санал орж ирэхэд тэр саналыг яаж сонсох вэ? Тэг ямар хандлагатай хүлээж авах сонсох вэ? Компаниг тайлан ч гэсэн одоо нэг жилийн тайлан одоо гаргаж үзээгүй ч гэдэг юм тий. Ийм хүн ямар нэгэн байдлаар нэг бизнесийн санал орж ирэхэд тэрийг яг ингэ уусгаж хүлээж авах хандлага нь ямар вэ гэдгийг бол өөр байхгүй тий. Тэгэхээр би дүүнэртэй хэлтийн та хэд маань та зүгээр тий одоо яг Atomic компани дээр одоо бизнес дээр өнөө маргаашгүй ингээд дороо мөнгө олчдаг ч гэдэг юм уу тий дороо ашиг хүртдэг ийм бизнес бол биш аахгүй. Гэхдээ энэ дээр ингээд баг бага шат чатаараа яваад сураад ирэх юм бол за ядахтай компани байгуулад тий тайлан гаргаад үзчихлээ. Энэ маань та нарын хувьд энэ 20 насны 20 дөнгөж 20 гарч байгаа хүмүүсийн хувьд бол маш том боломжууд байхгүй юу? Энийг ашиглаарай. Тэгээ энэ дээр зааварлах ялангуяа шүлжээний бизнес буюу энэ бизнес дээр бие бинийгээ дэмждэг буюу зааварлаж өгдөг хүмүүс спонсорууд гэдэг тий энэ хүмүүс маань одоо бэлэн байж идэг тий асуухад окей өөрөө туулаад ирсэн зам учраас хилээд өгөх дуртай хилээд өгөх шүү дээ. Зөвхөн компаниудад болохоор би урд нь гэсэн ажиллаж исэн компанид анх одоо суралцж явах үе одоо 20 нас бодож байна л та. Тэр үед бас ингээд асуухаа санаа зовоол дээ бүгд л зовгүй байгаа юм чинь тэгээ шинэ суралцахаас айгүй хэцүү байдаг байсан дээ. Тэр нь бас нэлээд цаг хугацаа зарцуулсан бол харин шүлжээний бизнес бол өөр байдаг. Бүгдээрээ хамтдаа зүтгэдэг те маш олон зүйлийг сурах боломжтой байдаг. За тэгээд ер нь бол би маш хуулийн дагуу за шинээр одоо шүлжээний бизнесийг сонирхож байгаа хүмүүс байх юм бол тэг ямар компани одоо сонгох вэ гэдэг ийм асуулт тээж байгаа хүмүүс байх юм бол зөвлөмөр байна. Юу гэхээр шүлжээ гэдэг одоо энэ одоо шинэ үеийн бизнесийг уруугаар хараад тэг тохирол үзүүлээд тийм нэг аврагад явдаг ийм системтэй маркетингтэй газрууд байдаг. Тийм учраас бүх зүйл хуулийн дагуу байна уу? Тэ бүх зүйл одоо үүсч байгаа ашиг одоо үнцэн ямар нэгэн үнцэн байгаа шүү. Одоо Atomic компанийн хувьд ямар үнцэн байдаг вэ гэхээр бидний хэрэглээ байгаа тий. Хэрэглээ өдөр тутам хэрэглэдэг оосайз гэдэг энэ хэрэглэн дээр тулгуурлаад үнцнийг бий болгож байгаа байхгүй. Тэр хаанаас үнцэн бий болж ийна гэдэг зүйлийг маш сайн ажиглаж судлах хэрэгтэй гэж би бодож байна. За тэгээд тухайн компанийнхаа удирдлага тий одоо итгэл төрүүлэх үеч юу байна гэдгийг бол маш сайн судлах хэрэгтэй гэж би бодож байна. За тэгээд цааш мэдээж бүтээгдэхүүн маш чухал те. Энэ бүтээгдэхүүнүүд маань боломжийн үнэтэй. За тэгээд дандаа хэрэглэх боломжтой байх уугүй. За хамгийн чухал нь болохоор би бүр үнэхээр хамгийн гэдэг тийм нэг фокус хийж ярмаар байгаа. Хамгийн чухал нь тухайн компани алсын хараа, таны алсын хараадаа мэдчих байна уугүй юу гэдэг бас их чухал. За би Atomic компани болохоор маш алсын харааг бол маш томоор нь хардаг. Алсын хараа маш томтой компани. За Atomic компани бол дэлхийн хэмжээнд одоо интернет дэлгүүрээрээ зөвхөн шууд худалдааны компаниудтай өрсөлдөх биш. Одоо
Alibaba те Amazon гэдэг энэ интернет том дэлгүүрүүдийн зах зээлийг тодорхой хэмжээнд одоо хуваалцах зорилготой байгаа одоо ийм одоо компани байгаа. За энэ вебсайтууд маань ч гэсэн одоо бэлэн болоо бэлтгэгдэх шатандаа явж байгаа. За Atomic компани маань өөрөө ч гэсэн дэд бүтцээ те улс болгонд одоо агуулга болоод офис болоод тэгээ шууд өдөрлөг офисуудыг бол бий болгож байна. Энэ нь болохоор дандаа тухайн улсын эрх зүй нийцсэндээ офисын үйл ажиллагаа за тэгээд агуулгын үйл ажиллагааг явуулж байна. За энэ маань явцдаа за 5 жилийн дараа тэгээ 10 жилийн дараа ер нь бол 5 жил явдаг. За 5 жилийн дараа бол бий болоод те Azamol гэдэг тэгээ Atomic-ийн бас нэг хэсэг л те. Тэгэхээр энэ илүү сайн судлаад үзэх юм бол Atomic компани бол үнэхээр агуу алсын хараатай компани гэдэг. За би энэ алсын хараад бол үнэхээр зүрх чичрэн гэдэг шиг тэгээд зүрх догтлон байж за би энэ бизнесийг одоо л хийхгүй болохгүй байна. Угаасаа хийх ёстой байна гэдэг мэдрэмжийг авч ирсэн бас нэг зүйл үү. Окей. За тэгэхээр чи нилийн хідэн гой зүйлийг ярьлаа л да тийм ээ тухайн компани алсын хараа дээр нэмээд амжилттай яваа эсэх. Тэгэхэд хувь хүний одоо өөрийнх нь зорилго, визион тэрнтэй таарч байгаа эсэх. Тэр бүхнийг харж агаад яаж иж байгаад бол чи сүлжээний компани буюу одоо яг энэ бизнесийн чиглэл рүү ороод үзээрэй гэж хүмүүс зөвлөж байгаа юм байна тийм үү? За тэгвэл яг энэ орох үед чамд ямар одоо бэрхшээл гарч ирж байна. Хамгийн том бэрхшээлийг чи яаж даван туулав? Мэдээж одоо анхлан орж байгаа хүмүүс бэрхшээлтэй тулгарна. Тэр тал дээр нь юу гэж зөвлөмөр байна? За мэдээж шийдвэр гаргахад маш их судалгаа шаардлага хэрэгтэй байгаа баха. За намайг хийх үед болохоор би тулгарч исэн бэрхшээл маань мэдээлэл бол маш бага байсан. Яг монгол хэл дээр зөвлөх мэдээлэл үнэхээр байдаггүй байсан. Тэгээ энэ бол яг одоо яаж буулгах монгол дээр яаж буулгаж яаж тайлбарлах ёстой вэ гэдэг бол надад бас нэлээд тийм шийдэх ёстой асуудлуудыг байгаад байсан. Одоо бол судалгаа хийхэд бол бүгд сайхан судлах боломжтой бүх зүйл байна. Тэгэхээр сайн судлаад үзээрэй, сайн бүх мэдээллүүд одоо интернетээр, YouTube-ээр бүгд байна тий. Сайн судлаад үзээрэй гэж одоо зөвлөмөр байна. Ер нь бол бэрхшээл ямар ч ажил байдаг тий. Шүлжээний бизнес, шүлжээний амьдралын бүх талбарт бэрхшээлүүд байдаг. Тэр бэрхшээлийг бид нэр мэдээж яг тодорхой хэмжээний нөгөө эрсдэл даах чадвартай байх хэрэгтэй тий. Энэ сэтгэлгээг одоо бий болгохын тулд бас хувь хүний хөгжил хувь хүний хөгжлийн сургалтуудыг бас авч өөрийгөө бас ингэж ухаж ойлгох нь бас нэлээд том бэрхшээлийг давж гарах ерөөсөө гол түлхүүр болов гэж бодож байна. Бид нэр ер нь бол бэрхшээл хаана гэдэг гэхээр хүний дотор сэтгэлийн дотор байдаг гэж би боддог. Тэр дотор байгаа сэтгэлгээ цагаа тий уучраа болоод бэрхшээлэл авч авах юм бол давж дийлэхгүй одоо бодит ертөнцийн бэрхшээл одоо бэрхшээл биш байхаа болов гэж бодож байна. Окей. За тэгвэл чиний хэлж байгаагаар яг одоо хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэлийн дархлаа гэдэг бол альва талбарт тэр ихтгэл бизнесийн талбарт тийм ээ ямар нэгэн бэрхшээлийг давах ёстой хамгийн том одоо хүчин зүйл байдгаа гэж хэллээ. Тэгвэл яг энэ бүхнийг чи хувь хүний хөгжил талаас нь илүү олж мэдээрээ судлаараа өөрөөр хэлбэл өөрийгөө илүү их олборлоорой гэдэг талаас бүсгүйчүүдтэй болон тийм ээ одоо энэ бизнесийг эхэлж байгаа залуучуудад уриалж байна. За тэгвэл одоо би чамаас асууя. Чи одоо өнөөдөр яг үннийг хэлэхэд тодорхой нэгэн амжилт гаргачихсан. Яг энэ одоо Atomic гэдэг компанийнхаа хувьд бол Монгол талаас одоо манай хамгийн том нь тийм ээ. Тэр утгаараа чи бол одоо яг өөрийнхөө доор байгаа багийнхантай яаж ажилладаг вэ? Шинээр багаа бүрдүүлж байгаа хүмүүс чи ямар зөвлөгөө өгмөр вэ? За баярлалаа. Ер нь бол Atomic компани байгуулагдаад хамгийн анхны одоо Sharon Rose гэдэг талыг би олгосон байгаа. Түүнээс хойш компани маань нээлттэй хийгээд 7 сар одоо бараг 7 сар руу орж идэв. Энэ хугацаанд бас Sharon Rose гэдэг надтай адилхан цогтой 7 хүн яг одоогоор бий болсон байгаа. Тэгээд бид ер нь бол монголчууд бид
дан ялангуяа Монгол эмэгтэйчүүд маш хүчтэй байдаг тийм. Тэрээ бас Монголд илүү том мундаг цалтнууд автомгаар дамжуулаад тийм гарах байхаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр автомгаар дамжуулаад орлогын их усүрээ бий болгож байгаа эмэгтэйчүүд маань нэмэгдэх болно. За тэр хүмүүст тийм ер нь бол сэтгэлгээ чухал би энэ ажлыг хийснээрээ хичнээн олон хүмүүсийн амьдрал нэмэр болж болох үлээ гэдэг энэ хандлагаар одоо энэ зүйлийг одоо яг сайн ойлгоод авчих юм бол за би хин нэгэн хүн үнэхээр одоо автомобиль бизнесийн төлөө төрсөн ч гэдэг юм уу тийм авьяаслаг хүмүүс байж болно шүү дээ. Тэгвэл би энэ хүндээ энэ амжилтанд нь хүрэхтэн тус болъё тийм. Миний одоо мэдлэг чадвар тэгэхээр би тэр хэмжээгээр өөрөө боловсрсан автомобилийн тухай хангалттай сайн мэдээлэл авсан байх нь бол миний үүрэг байх нь тийм. За би энүүгээрээ дамжуулаад хүмүүст тус болох хэрэгтэй одоо автомобигаа орлого олж байгаа тийм өөрх айл болохонд одоо өөрхийн орлого нэмэгдэхэд би одоо ямар тусгай болж чаддвүлээ энэ сэтгэлгээгээр одоо ажил хийх юм бол их амар болох болов гэж бодож байна тийм. Би чаддаг зүйлээ зориулах болно гэдэг энэ сэтгэлгээ ихч болов гэж бодсон чинь. За ийм хандлага байх юм бол бакап толгон ч гэсэн зөв хөгждөг. Тэр тухайн хүн ч гэсэн өөрийнхөө амжилтын төлөө юу их вэ гэдэг одоо шийдвэр гаргацсан байгаа. За та ч гэсэн тухайн хүнтэй яаж одоо багийнхантайгаа яаж одоо харилцах вэ гэдэг чинь бас энэ хандлагаараа гараад ирж байгаа байхгүй тий. Тийм учраас баг бүрдүүлж байгаа хүмүүстэй би мэдээж өөрийгөө маш сайн бэлтгэх ёстой. Хоёрт тэгээд би бусдад буюу багийнхантаа яаж тусалж чадах вэ? Яагаад би тусмаар байгаа вэ гэдэг ч юм те. Энэ гол асуудлуудыг бол хариултаа олчих юм бол баг хөгжүүлэх болоод хэмжээний одоо цаг хугацааны асуудал гэх үдэ тий. Ажиллаад байж хаа тэгээд амжилт ирэх болно. Эцэг энэ бизнесийг ямар ч мөнгөгүй хүн эхлүүлж болох уу? Одоо тийм ээ гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд аль эсвэл оюутан хүүхдүүд чи ер нь хэрвээ ямар ч мөнгөгүй эхлүүлж байгаа хүмүүсийн жишээ чамд юу вэ? Тэр хүмүүс амжилтанд яаж багаар хүрч чинь тэр талаас яг одоо болж байгаа туршлага дээр байвал надад хэлж өгөөч. Баярлалаа. За автомобилийн бизнес яг ямар ч мөнгөгүй эрхлэх бүрэн боломжтой бизнесүүдийн нэг бол автомобилийн бизнес. За яг одоогоор харахад бол ямар ч бизнес эхлэлийн хөрөнгө буюу хөрөнгө оруулалтыг шаарддаг байхгүй юу? Автомобилийн бизнес бол маш том бизнес байхгүй. Ер нь бол эцэстээ бид нар сарын 100 сая вон гэж байгаа байхгүй тийм. 250 сая төгрөгийн одоо орлоготой байх боломжтой энэ бизнесийн одоо нөөц болцоо бүхий энэ бизнес байгаа байхгүй. Энийг бид нэр ерөөсөө 0-аас эхлэх боломжтой байгаа. Энэ бол автомобилийн давуу тал. Та гэртээ байна уу, та оюутан байна уу тийм. Энэ бол та яг өнөөдөр автомобиль гэсэн одоо ойлгоё гэсэн завтай тийм. Автомобилийн бүтээгдэхүүнийг хин нэгэнд дамжуулж өгөөд одоо автомобилийн вебсайтыг те одоо хүмүүс сурчилж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ л also бидний гол ажил байхгүй юу. За тэгээ би бас нэг энэ гоё зүүрлэл гэх үү те бид нар нөгөө системийг бий болгох хэрэгтэй байдаг те. Систем ямар нэгэн байдлаар нэг хэсэг болж байж одоо энэ нийгэмд одоо үн цэнийг бий болгох буюу одоо цалинжих боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр би өөрөө систем бий болгоно эсвэл ямар нэгэн систем орж ажиллах хэрэгтэй болчиход байгаа. За тэгээд энэ системд орохын тулд яг компанид ажиллаж иж болж юм те эсвэл өөр бизнес хийгээд явж болж байна. Энэ бизнесийн бүх сонголтууд байгаа. Энэ дунд ерөөсөө автомобилийг те 0-аас эхлэх боломжтой бизнес болох ховор өгдөг. Тийм ч учраас оюутан гэртээ байгаа хүүхдээ хараа сууж байгаа ээжүүд ч гэсэн цаг заваараа одоо манай бүчнээ гэдэг лидерүүдийн нэг маань дандаа тийм одоо өөрийнхөө сэтлийг хийж байгаа юм л да. Бизнес хийх болсон сэтлээ. Бид нар өштэй те айгу нэг мэтгэд л ухаал нэг цаг болсон 2 цаг болсон. Тэгэхээр нэг цаг зүгээр зорилгогүй ингэж ухажснаас зүгээр би ингээд автомобилийн бизнес интернетээр хэрэглэх боломжтой энэ бизнес аваад авчих тийм ээ. Тэгвэл зорилготойгоо би одоо уцаарсан юм шүү дээ тийм ээ. Нэг цагийг одоо өдөр болгон нэг цагийг автомобиль одоо хөрөнгө оруулалт болгох юм бол те зүйлдээ энэ чинь одоо доктортой системийн бизнес системийн орлогыг одоо бий болгох боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө автомобиль та чин сэтгэл те цаг хугацаа гэдэг зөвлөөр хөрөнгө оруулалт хийх боломжтой. Заавал мөнгө байна уу байхгүй юу гэдэг бол дараагийн асуудал байгаа
байхгүй. Ер нь бол автомобилийн бизнесийг яг зөв эрхлэхийн тулд ер нь бол заавал мөнгөөр одоо борлуулчих юм дээ хий худалдаа авах ерөөсөө шаардлага байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүсийн яг хэрэглэн дээр тулгуурсан энэ бизнес энэ борлуулалт бол хамгийн зөв борлуулалт. Энэ борлуулалт таныг бүр цаашдаа сарын 250 сая төгрөгтэй хэмжээний одоо ийм амжилт руу хүртэл дагуулах юм байгаа юм. Тэгэхээр та ерөөсөө мөнгөтэй юу мөнгөгүй юу гэдэг бол ерөөсөө асуудал биш юм байнамаа. Ер нь бол автомобилийн бизнесийг мөнгөгүйгээр эхлүүлэх нь маш зүйтэй юм байнамаа. Аха. За тэгвэл мөнгөгүй хүмүүст ялангуяа тийм ээ яаж бизнес эхлэх вэ? Юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс бол яаж хийж байгаа юм сүлжээний бизнес гэдэгт өөрийгөө сориод үзэх хэрэгтэй юм байна гэж би ЭЦК-гийнхаа одоо тийм ээ хэлж байгаагаас ойлголоо. ЭЦК би тэгээд оюукагийн ярьж байсан нэг жишээг сонссон л да. Нэг залуу тэдний багт байдаг. Тэр баг залуу болох тэр зэрэг өдөр болгон ирээд ингээд кафе энэ төрхөн худалдаж аваад тийм ээ тэрийг ингээд хүмүүст хүргээд бүр тэргээрээ ингээд ямарваа нэгэн хэрэглэгчдийн одоо датн банк буюу одоо тийм бүр хэрэглэгчтэй үүсгэж гисэн өөрийн гэсэн хэрэглэгчтэй одоо ингээд ямар нэгэн байдлаар бүр одоохон бизнес хамтрагч болоод одоо бизнесээ эхлүүлж байгаа маш гоё тийм эрэг залуу байгаа гэж ярьсан. Тэр залуугийн талаар жоохон тодорхой хэлж өгөөч. Тийм. За манай багт үнэхээр мундаг тий бизнес эрхлэгч үнэхээр их байна. Би тэднээс бас даалхан болгоно өдөр болгон суралцж байна. За тийм манай ОЖК-ийн багт бас тийм залуу байгаа. Ерөөсөө өдөр болгон хурж ирээд нөгөө дэлгүүрүүдээр бол танил одоо худалдагч нар тэр болгоно нөгөө худалдагч нар ч одоо яг нөгөө лангууга орхиж болохгүй байдаг тий. Гэхдээ хэрэглээ байгаад байдаг. Авч явж чадахгүй тий. Тэр лангуунуудаар яваад юу хэрэгтэй байгааг захиалга нь авчдаг тий. Мөнгөд оройн хурж ирээд тэгээд тэр захиалгуудаа бүгднийг аваад маргааш нь хөргөдөг тий. Яг ийм ста уйггүй тий уйггүй үнээр сэтгэл гаргаж ажил хийдэг ийм тийм залуу байдаг. Үнээр маш их суралцдаг тий. Өчтөр хүртэл яг би тэр уулзаа сууж байсан. Тэгээд би тэр захиалга авсан гэж зохины тосны захиалга авсан. За би тэрийг авч явна гэж орж ирчихсэн. Вау. Тийм ээ. За энэгээр би яг одоо юу хүмүүст харуулах гэсэн гэхээр яг үннийг хэлэхэд мөнгөгүй байсан ч чиний хэлснээр тийм ээ зүрх сэтгэл дээр нэмээд цагаа гаргаж чадвал бизнес гэдгийг босгож чаддаг юм а болгож чаддаг. Яг энэ боломж зөвхөн энэ сүлжээний бизнест байна шүү гэдгийг би хүмүүст олж харуулах гэсэн баггүй. Тэрийг чамаас лаулж асуулаа. Ёстой гоё хариулт чамаас авлаа. За тэгвэл одоо чи одоо яг үннийг хэлэхэд одоо сүлжээний бизнес гэдгийг бол чи өөрийн яг мэрэгжил болгоод ингэ явж чинь тийм ээ. Тэгэхээр чи амьдрал одоо яг өөрийн эрхэлж буй бизнесээс өөрөөр хэлбэл амьдралын аз жаргалыг яаж илүүтэй их мэдэрч байна. Чи хэлэхдээ найз нөхдөд хамт олонтой айгүй гоё тийм мөрөөдлийн одоо хамт олонтой олсон гэж хэлсэн. Өөрөөр одоо чи энэ бүхнээс ямар одоо өөр хэшгээ хүртэж байна. Одоо нууц иш бол чиний цалинг асууж болох уу? Чи хариулахгүй байж бас болно. За үнэхээр одоо маш том давуу тал гэх юм бол үнэхээр хамт олон юм байна. Ингээд чин сэтгэлээсээ хайрлж хүмүүстэй би биний төлөө ингэж сэтгэл гаргаж ажиллаж болдгоо юм уу гэмээр те ийм гоё ихч нартайгаа за тэгээд тэднийхэн амжилтын төлөө тэднийхэн сайн сайхны төлөө бас хамтарч ажилладаг та маш их баяртай байна. Тэгээд миний хувьд яг автомобиль зарцуулах цаг хугацаа байдаг те мэдээж хийх ёстой зүйлээ цаг хугацаанд хийх ёстой байдаг те. Түүнээс гадна би өөртөө бас цаг гаргахыг хүсэх юм бол дуртай үедээ цаг гаргаад кофе шопт суугаад номоо уншдаг ч гэдэг юм уу те. Ямар ч байсан ингээд нөгөө одоо нөгөө цаг хугацааны эрхчлөлөг олж авч чадчихээн. За энэ маань бол бас цаашдаа ч гэсэн би бизнесээ эрхлээд явж авах явцад те. Би өөрийнхөө шаардлагатай цагтаа шаардлагатай зүйлийг хийх боломжтой байгаа маань их давуу тал юм байна гэж би бас ойлгож байна. За тэгээд нэмэлт орлого. Одоо миний хувьд болохоор яг ажиллаад явж байгаа болохоор нэмэлт гэхээс илүү миний орлого л та. За болохоор одоо татгалцуулт алгалтаа яг сая би он гаргаад оны өмнө одоо 9 сараас хойш 12 сар гэдэг нэг орлогын албан татвараа нөөдөө шивлээ л те. Тэгээ нөөд шивж явах үед яг нөгөө нэг
нөгөө бүхэл тоогоо олж харлаа. Дансанд бүх тоо зүүн тоог нь олж харж үзлээ. Тэгвэл чинь нэг 40 эдэн сая 43 4 сая төгрөгийн орлоготой байсан байна. Төрөвжлтэй нэг компаниас шилжиж орж ирсэн учраас би нүүдийг шийдэх шаардлага болсон байна. За тийм байна те. За ер нь бол нээлтээс хойш доктордогоор 10 сая төгрөгийн цалинтай сарын 10 сая төгрөгийн орлоготой байсан байна. Энэ бол надад тийм сайхан мэдрэмж өгдөг байгаа надад тэгээ дуртай ажиллаа цаг хугацааны нэг боогдмол байдалтай ажиллангаа бас үнэхээр хайртай хүмүүстэй үнэхээр нэг өдөр болгон үнэхээр одоо joy те үнэхээр тийм сэтгэл ханамжийг мэдрэнгээ ажиллаж байгаа. Тэгээ ямар нэг стрессээс илүүгээр бас зорилгоороо холбогдсон хүмүүстэй хамтарч ажиллангаа бас боломжийн цалинтай байгаад байгаа маш их баяртай. Чи буцаад одоо классик ажил буюу 9-18 цагийн ажил руу ер нь орох бодлоо юм уу? Окей, тийм ээ. Чи нэгэнт одоо тийм ээ ажлын эрхчлөө, цалингийн эрхчлөө, цагийн эрхчлөө дээр нэмээд хинч чамайг юунд ч албадахгүй хайртай дуртай хүмүүстэйгээ ажилдаг тэр эрхчлөөг олоод мэдэрчгсэн байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр за одоо энэ гоё одоо юм дээр хоёлаа дараагийн хитийн төлөвийн чинь талаар ярилцъя гэж бодож байна. Одоо ЭЦК-гийн мөрөөдөл юу вэ? За. Миний мөрөөдөл Atomic компани бас давуу тал юм да. Бид нар ингээд нэг мөрөөдлийнхаа амьдралын зорилгыг одоо сар болгон жил болгон бичдэг те хамтдаа бичдэг юм зааварчлал хүртэл байдаг байхгүй юу? Амьдралын зохиол гэдэг юм хийдэг байгаа. Тэгээ сар болгон энэ номон дээрээ өөрийнхөө зорилгыг ингээд тусгаж хардаг, биелэлтийг хардаг, тэгээ жилээр нь ингээд хардаг юм зүйл үү л да. За тэгээд миний ойрын зорилго бол Монголд Atomic компани Монголд хэрэглэгчтэй бодтойгоор танилцуулж тэ за энэ дээр бас баг хамт олон маань ажиллаж эхэлсэн байна. Одоо цаашлаад би гадаад байгаа монголчуудтай гадаадд байгаа гадаад хэрэглэгчтэй илүү хурж ажиллахыг бол илүү хүсэж байгаа. За тэр утгаараа ч гэсэн за миний ойролцоо төлөвлөгөөнд донд бол маш их гадаадд аялах тэ аялах гэсэн илүү мэдээж аялах. Тэгээ аялахын хажуугаар Atomic ажлыг хийх байна. За ер нь бол манай багийнхаа айл хэдээ одоо яваад хэлсэн байдаг. Одоо төвхлөө бага задлж явж дээ. Өнөөдөр л гэхэд манай багийн хоёр ч хүн төвх яваад нэг нь одоо яг төвхтөө одоо ажиллаж байна те. Германд байгаа бас маш баг хамт олон манаас ажиллаж байна. За тэгээд Америк болоод Солонгост байгаа хэрэглэгчтэй бизнес хэрэглэгчтэй хурж ажиллах нь миний одоо ойрын зорилго байна. За энэ бас Atomic-ийн бас нэг гоё давуу тал байхгүй юу? Би хизээч Герман явах ёстой гэж юус боддоггүй байл та. Би өнөөдөр Германд очих юм бол намайг те хүлээгээд авах үнээр би ч гэсэн уулзмаар байгаа те ингээл дандаа бид нар чинь ингээд зүүмээр харьцаад айгүй би бинээ мэддэг болчихж байгаа шүү дээ. Тэгээ яваад очиход намайг тосоод авах те баяртайгаар тосож хүлээх ийм олон хүмүүстэй болсон байгаа. За яг юм шиг гадаадын зах зээлд ажиллангаа бас ажиллангаа те өөрийнх нь цар хүрээг хомсгох цаг хүрэн дээр илүү ажиллах ийм том боломж манай Atomic болдог. Тэгээ энэ болгонд үнэхээр баяртай байдаг. Өдөр болгон ажиллах гэдэг. За аялангаа ажиллангаа тийм ээ амьдрах тэр боломжийг энэ бизнес чамд өгсөн гэж ярьлаа. За тэгвэл чи яг Atomic компанид ажиллаж гиснээс хойш одоо төлөвлөөгүй аялалтууд хэр зэрэг их юм? Төлөвлөөгүй аялалтууд өмнө төлөвлөж байгаагүй одоо тийм ээ энэ бизнесийн хүчээр гарч ирсэн аяллууд гэх юм. Яг одоохондоо нөгөө хил нээгдээд нэг удаагүй байгаа учраас яг гадаадд бол аялаагүй юм. Гэхдээ Монголдоо бол маш олон аяллыг бизнесийн аяллыг бол хийлээ. За түрүүчийн 7 хоног төрчих гэхэд бид нэр өөр хангаад ажиллаж байгаа гэрлээ. Манай бид оромжлоо бол бас ажилладаг те өмнө говьдох байгаа салбар дээр ажилладаг. За энэ урд нь ч гэсэн бараг хотод би ч хотод төрж өссөн. Тэгээ яг орон нутгаар явна гэдэг бол миний хувьд бас аюу том челленж байдаг байхгүй юу? Одоо бизнесийг хийнгээ бас газар үзэнгээ маш олон газруудаар яг улаан Монголдоо бол маш олон газруудаар аялж үзсэн байгаа. Удахгүй бас манай хөвсгөлбөх центр нэгтгэж байгаа. За тэгэхээр би хөвсгөлбөх центрийнхаа үйл ажиллагаатай
одоо эрхлэхийн тулд те аялангаа бас хөсгөл рүү явах маш их боломжууд гарч ирсэн байгаа. За би одоо яг өмнөний хэлэхэд Эцкагийн багийн нэг гишүүн л дээ. Тэгээд бид ингээд тийм лидерүүдийн нэг чаттай бүр нэг бүлгэмтэй тэр бүлгэмд бол ерөөсө өдөр болгоно л за одоо тийм ээ нэгдэх өдөр боллоо биелгээний хичээлтэй шүү тэдх өдөр боллоо тийм юмны ивенттэй шүү тэдх өдөр боллоо одоо цөмөрөө тийм ээ салхинд гарыг одоо цөмөрөө гоё хайруудаа баярлуулъя гэх мэт үргэлж тийм ерөөсө нэг тийм гоё зүгээр л амраал зугаалаад яваад байгаа юм шиг тийм мэдрэмжийг бид танараас аягүй авдаг байхгүй юу тэгээд би яг танараас ингэж явж байхдаа эдгээр ажиллаа хийгээд байгаа юм тийм ээ. Ингэж явж байхдаа ажиллаа яриад байгаа юм. Яг энэ утгаараа ажил амьдрал гэдгийн балансыг аягүй гоё ингээд тэнцвэрт байдлыг аягүй гоё хадгалсан. Тим хөөрхөн тэгээд бүр дэндүү гоё цоглог октоодын баг үсчихсэн байгаа. Тэгэхээр би энэ багт байгаадаа би бас маш их баяртай байгаа та нараараа. Тэгээд одоо чи бага тийм ээ задлахын тулд ингэж ийм төлөвлөгөө зохионо гэж ярьлаа. Ер нь бол чи атомын бизнесийг Монголд хэр томоор яаж төсөөлж чинь? Чиний одоо тархинд чиний passion гэж ярьдаг тийм ээ. Чиний мөрөөдлийн төлөвлөлт, чиний мөрөөдөл ер нь юу вэ? За атомын бизнесийн атомын бизнес маань өөрөө binary system. За тэгээ оройгүй binary гэж ярьдаг юм лээ. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ордын дээд хязгаарыг тавьж өгсөн гэдэг байна. Тэгэхээр бусад шүлжээ шууд уртааны компаниуд орлогын дээд хязгаар байхгүйгээс эхэлж орсон эхэлж үүсгэсэн хүмүүс нь одоо маш их одоо хуваарлтыг авдаг буюу маш их баяждаг тийм дөнгөж орж ирж байгаа хүмүүс нь одоо жоохон хохирч гэдэг юм. Иймэрхүү системийн хувьд одоо пирамид гэдэг систем маань өөрөө тийм сул талыг агуулсан байдаг бол атомын компани маркетингийн төлөвийн зорилго нь чинэлэг дундаж давхрахыг бий болгох гэдэг байхгүй юу? Чинэлэг. Тэгэхээр маш ганц хүн, хоёр хүн үүсгэн байгуулагчны хэдхэн хүн баян чинэлэг бараг тэнгэр дээр ингээд амьдрах боломжтой. Тэгээ уцнаас идэж бууж ирэхгүйгээр ингэж амьдрах шаардлага шүү дээ. Тэгэхээр маш олон хүмүүсийг чинэлгээр нийгэмдээ тусдаагаар ингэж амьдарч чаддаг байхад атомын компани одоо маркетингийн гол зорилго нь оршдог юм байна. Тэгэхээр нөгөө талдаа бид нар бас шүлжээний сул тал болох одоо энэ binary system-ийн сул тал болох орлогын дээд хязгааргүй одоо энэ компани биш учраас бид нарт бас одоо нөгөө очих газар байна л да. Одоо Imperial гэдэг цолтой дээр сарын 100 сая воны цалин гэдэг бол бидний очих газар юм байна. За түүнээс илүү бол хуваарлагддаггүй те энэ систем юм байна. За тэгэхээр би атомын компани бизнесийг судалсан бас төрүүлээд явж байгаа төрүүлээ судлаад бусдад танилцуулж яваа хүний хувьд манай багаас маш олон амжилтанд хүрсэн. За атомын компани одоо маркетингийн төлөвийн зорилго болох чинэлэг дундаж таврахыг үүсгэх энэ ажил үүснүүдийн нэмрээ оруулах болно. Маш олон одоо манай баг гэлтгүй те бусад атомын бизнес эрхэлж байгаа хүмүүс дундчдсэн. Ямар ч байсан манай Монгол улсад атомоор дамжуулаад бас өгөөж хүртэж байгаа гэр бүлүүд маш их болох болно. За энэ үйлсээ бол хувь нэмрийг оруулж явах болно. За тэгээд цаашдаа бас бодож явдаг. Одоо би өөрийнхөө одоо нэг хүн болж амьдрсны хувьд тэгэхээр ойр орчныхон одоо хүнд нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийг харахад ингээд зүрх шимширдэг те. Жишээлбэл би 7 хоног болгон дахилт орчмын одоо хүүхдүүдтэй уулздаг юм одоо зүйл байдаг л та. За шинэ бид нар яг ингээд хотод ингээд болоод байгаа юм шиг мөртлөө энд бас арай өөр ертөнцид өөр байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ болгонд миний хийж чадах юм юу вэ? Тийм. Үнэхээр би ямар нэгэн байдлаар амжилттай тий илүү их амжилттай байж чадах юм бол хамт олно ч гэсэн энэ зүйлд айгүй хуваарлах болов тий. Дөрөвдөө ямар нэгэн зүйлийг хийж чадах болов гэж бодчих. Окей. Олсныгаа буцаад нийгэмдээ түгээх ямар нэгэн байдлаар яг тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүд рүү хандсан юм хийх гэж өөрөө чиглэж байгаа юм биш үү тийм ээ. За тэгвэл Эцка чиний борлуулалтын одоо хамгийн
жижиг нууц гэх юм уу тэр юу вэ? Чи одоо хүмүүст юу гэж зөвлөх вэ? Борлуулалтаа яаж хийвэл хүн бүхэндний өөрийн гэсэн стратеги гэдэг те чи түрүүн хэллээ. Би бол хамгийн анх одоо нарны тосоор хэлсэн. Тэр бол хүмүүст нарны тос ингээд бол хамгийн одоо анхны минь борлуулалтын эхлэл байсан гэж. За яг энэ шиг чи анх эхэлж байгаа хүмүүст нэг ширхэг одоо бүтээгдэхүүнийг тийм ээ өөрийн болгож аваад тэрийгэ борлуул гэж зөвлөх үү? Аль эсвэл ямар байдлаар чи борлуулалтын нэг стратеги зөвлөмөр байна? Борлуулалтын хамгийн гол чинь хаана вэ гэхээр өөрөө хэрэгжилж үзээд өөр чинь таалагдах үйл байх юм. Өөр чинь таалагдчих юм бол ерөөсөө олон үгч хэрэггүй зүгээр таны нүднээс одоо нөгөө асж байгаа оч чинь нүднээс чи харагдаж шүү дээ хэлж байгаа явахгүй те. Үнэхээр энэ гоё байсан. Би ингэж хэлсэн чи ийм байсан гэдэг. Энэ сэтгэлгээ одоо хүн чинь бие зүгээр нөгөө сонсох гэхээсээ илүү нөгөө биеийн хилэмжээр илүү болгодог шүү дээ. Тэгэхээр би өөрөө надад таалагдаад үнэхээр би өөрөө очоо асаа чадсан бол энэ оч бол зүгээр амар гоё гэдэг үгэн дотор ч хүртэл ингэж борлуулах боломжтой байх. Тэр амарч гэсэн та бүтээгдэхүүнээ маш сайн судлаарай гэж би зөвлөе. Тэгээд судалгааны хажуугаар хэрэгжилж үзээрэй өөр ямар сэтгэл төрж байгаа тал дээр их анхаарал үзээрэй. Тэг үнгээд таалагдж байгаа бол борлуулалт хийдэг. За тэгээд түүн дээр нэмэлт байдлаар бол тухайн хүнд маань ямар хэрэгцээ байгаа вэ гэдгийг сонсох байдлаар маш сайн сонсох юм бол одоо орон. Тэгэхээр борлуулалт гэхээр би л нөгөө нэг сайн яриад борлуулчих юм гэж ойлгоод байдаг байхгүй тий. Тэгээ миний хувьд яадаг вэ гэхээр илүү их сонсдог, тухайн хүний хэрэглээ яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэдэг дээр илүү анхаардаг. Тэгээд би өөрөө бүтээгдэхүүнийг мэдж байгаа учраас ямар бүтээгдэхүүн санал болгох вэ гэдгээ сайн судалсан байгаа учраас тохирсон бүтээгдэхүүнийг санал болгож чаддаг. Окей. За чи манай одоо үзэгчдэд хандаж өөрийн зүгээс юу хэлмээр вэ? Одоо чи хоёрын цаг ер нь дуусч байна. Тэгэхээрээс зэрэг чамд одоо үлдсэн асуултуудыг аль эсвэл үлдсэн хэлэх үгийг үлдээе гэж бодож байна. За би ямар ч гэсэн атомын бизнес эрхлэгч хүн. За тийм учраас одоо энэ дашрамд та бүхэндээ бас атомын бизнесийг судлаад үзээч гэж хэлмээр байна. Атомын бизнес болоод Монголд аль бие осоор хуулийн дагуу бүх хууль зүйн эрх зүйн орчинд нийцэх ийм одоо гаргалгаа хийж чадсан маш ховор олон компани бол магтаах гэдэг Монголд те. За ямар ч хэсэн бүх зүйл хуулийн дагуу байгаа учраас та энэ бизнесийг хийснээр ямар нэгэн байдлаар хохирол үздэг ч юм уу те. Таны санд болгосон хүн хаа нэгэн газар хохирдог ч юм уу те. Ийм зүйл байхгүй ээ. Тэгэхээр та сайн судлаад үзээрэй. Үнэхээр бодиттой судалгаа хийгээд за энэ атомыг үнэхээр боломж байгаа. Энэ ямар боломж бэ? Энэ боломж нь юу болоод миний ур чадвар юу вэ? Тэгээ би юу шингээж чадах вэ гэдэг дээрээ бас дүгнэлт хийгээд үзээрэй гэж хэлнэ. Яг ер нь бол одоо платформ бизнес буюу одоо платформ бизнесийг одоо ингээ үгээр хэлэх юм бол бид нэр утсан дотор байгаа аппликейшнууд байгаа шүү дээ. Энэ аппликейшнуудаар дамжуулаад дандаа одоо гүйлгээ хийдэг болсон бизнесийн урсгад явдаг болсон шүү дээ. За энэ бизнесийг бол платформ бизнес гэх юм. Сүүлийн үед залуучууд бол YouTube-ээс ч юм уу Instagram, Facebook-ээс орлого олдог болсон. Тэгэхээр орлого бий болгож чаддаг залуучууд маш их гарсан байхгүй юу? Яг тэр шиг атомын бизнес платформ бизнес юм байна. Бид нэр атомын мобайл аппликейшнийг татаж аваад за энэ чэнэс би ямар систем бэ гэдгийг мэдээж маш сайн ойлгосон байх хэрэгтэй байна тий. За тэгвэл энэ системд миний ур чадвар юу вэ? Би өөрөө ур чадвар шингээгээд энэчнээс ямар өгөөжийг авах боломжтой вэ гэдэг судалгаа бас хийж үзээрэй. Энэ бас таны амьдралд бас нэгэн нэмэлт орлогын үүдийг нээх боломж бас байж магадгүй тий. YouTube дээр ажиллаж чаддаг хүмүүс YouTube гэдэг сувгийг маш сайн судалсан. Тэгээ өөртөө байгаа одоо нөөц болцоогоо тэр YouTube шингээсэн шүү дээ. За тэр шингээгээд түүнээсээ бас урамшуулал авч байгаа. Түүгээрээс чадамжиж яваа хүмүүс маш их байдаг шүү дээ. Бид нар бас сайн маш олон хүмүүс юм. Яг тэрүүн шиг атомыг бас тийм боломж байд юм аа. За тэгээд хууль ёсны буюу тэгээ бүх эрх зүйн гаргалгаан гарагдсан байдаг учраас та айцгүйгээр атомын бизнесийг эхлүүлээд үзээрэй гэж зөвлөх байна. За баярлалаа. Эцка чи бит хоёрын ярилцлага ингээд дуслаа. Ягаад гэвэл хүмүүс маань өнөөдөртөө
нэгдүгээрт би хүмүүст хэлээгүй байсан учраас тийм ээ ийм ярилцлага болно гэж хүмүүс бэлтгэлгүй байсан байх асуултууд маань бага байна. Хизээ нэгэн цаг чамд тийм ээ хүмүүс асуулт асуугаад одоо би Эцкагаас асуумаар байна гэвэл би чамайг яаж олж чамд асуултуудыг хүргэхээ чи хизээ нэгэн цаг дахин орж хүмүүсийн асуултанд хариулах боломжтой юу? За таатай байх болсон, тантайгаа уулзсандаа үнэхээр баяртай байдаг, таатай байдаг. Хизээд асуухад би өөрийнхөө мэддэг чадварыг бүгдийг хэлэх болно. За миний Facebook хаяг яг Эцкаг гэдэг байхгүй. Тэгээ Эцкаг гэдэг хайхан бол миний Facebook хаяг байгаа. За дээрэс нь миний удирдах явдаг хамт олон баг маань Pro Team гэдэг юм баг байдаг. Тэгэхээр Atomy Pro Team гэдэг энэ пэйж хуудас байдаг. Энэ маань бараг 20 хэдэн мянган дагагчтай энэ пэйж хуудас байгаа. Энэ пэйж хуудасаар холбогдоод асуултаа асуух боломжтой. За тэгээд Facebook-оор бас хаалгах боломжтой. За тэгээд дээрэс нь манай төвүүдээр бас үйлчлүүлжтэй бүтээгдэхүүн сонирхож байгаа бол манай төвүүдээр ирж болно. Манай төвд болохоор одоо Park Ots төв байна. Pro One Center, Pro One Building гэж байдаг тийм. Гандигийн сургуулийн хажууд Pro One Building-ийн 16 дахь хотод манай яг төв офис бас байдаг байгаа. За тэгээд лагшин төв дээр бас байна. Талбай тийм. Лагшин төв дээр бас байна. Та тэгээд өөрт ойрхон салбар дээр очиод бүтээгдэхүүн сонирхох за илүү асуулт байх юм бол Facebook-ээр тийм холбогдоод асуух боломжтой шүү. За баярлалаа Эцка. Өнөөдрийн нэвтрүүлэгт орж хүмүүст өөрийгөө болон Atomy компани сайн тал, мөн давуу тал, хүн бүхэн орох боломжийн тухай ярьж өгсөн чамд маш их баярлалаа. За миний энэ сүлжээний бизнес сонирхогчдын бүлгэм зориулсан энэхүү подкастын маань учир нь юу вэ гэхээр аль сүлжээний бизнес нь хамаагүй тийм ээ ямар нэгэн сүлжээний бизнест орсон байхад хүн ер нь ямар бизнес эхэлж яаж өөртөө хэрэгтэй бизнесийг олж авах вэ гэдэг талаар би судалж байгаа. Тийм учраас хүн бүхэнд одоо энд орох боломжийг өгж байгаамаа. Дараагийн удаагийн нэвтрүүлгээр маань Nask-ийн компани Халиуна гэх бүсгүй маань орохоор одоо яригдсан байгаа. Тэрний дараагийн нэвтрүүлгүүдэд орохыг хүссэн. Тийм бүсгүйчүүд амжилттай ажиллаж буй бүсгүйчүүд аль надтай холбогдорой. Аль сүлжээний компани хамаагүй тийм ээ. Хамгийн гол нь зах зээл дээр 5-аас дээш жил ямар нэгэн байдлаар үр ашигтай дээр нэмээд ямар нэгэн борлуулалтын хамгийн өндөр хэмжээнд байгаа тийм Монголд дэлгэрч чадсан тийм сүлжээ байвал би илүүтэйг сонирхож байгаа шүү. Тэр талаар бүгдээрээ холбогдорой гэж танаартай хэлье. За баярлалаа Эцка. Баярлалаа. За таны нэвтрүүлэгт анхны ярилцагчаар орсондоо маш их баяртай. Нөгөөж зориулсан танд маш их баярлалаа. Таны ажилдаа амжилт хүсье. За баярлалаа. Баяртай. Баярлалаа.